Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх. Ёс зүйн дэд хороо нь байгууллагын алба хаагчийн тооноос хамааран 3-аас 7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроос даргаа сонгоно. Нийтийн албан хаагчийн олонхын дэмжлэг авсан хүнийг ёс зүйн дэд хорооны гишүүнээр 5 жилийн хугацаатаагаар сонгоно. Ёс зүйн дэд хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй. Энэ хуулиар харьяалуулан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хянан шалгаж дүгнэлт гаргах. Энэ хуулийн 15-ийн 1-5-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлэх. Харьяа байгууллага бүтэц нэгжид ёс зүйн асуудлаар зөвлөмж өгөх. Хариуцсан салбар байгууллага нэгж дотроо гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх шалтгаан нөхцөл эрсдлийг тооцох. Ёс зүйн зөрчлөөс өрчлөн сэргийлэх соён гэгэрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд ажлын тайлан мэдээг гаргаж ёс зүйн хороонд хүргүүлэх. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлол, бусад баримт бичгийг холбогдох байгууллага аж ахуй нэгж албан тушаалтнаас гаргуулan авах. Хуульд заасан бусад бүрэн эрх. Ёс зүйн дэд хорооны гишүүн дараах баталгаагаар хангуулна. Гишүүнээр ажлын төлөө урамшуул авах, хуралдааны үед өөрөгд ажилласаа төр чөлөөлөгдөх, шийдвэрийн улмаас бусдын дарамт шахалтанд өртгөөс хамгаалуулах эрхтэй.